Дараагийн мэдээ. За ажил олгогчийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ за ажилтныг бол тэтгэврт гарахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй. За тэгвэл энэ байдлыг өөрчлөх шаардлагатай гэдэг дээр бол ажил олгогчид болоод за эдийн засгчид санхүүжилтийн зүгээс бол мэдээлэл өгдөг. За ингээд одоо нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг дээр бол Улсын хурлын гишүүн төвшин болон за Лодо Цамбаатаргүйтэй гишүүд бол одоо хуулийн одоо нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал гаргаад явж байна. За үүнтэй холбоотой мэдээллийг эдийн засгийн болонд хүргэх гэж байна. За үүнийг хүргэхийн өмнө манай улсын төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ бусад улс орнуудтай харьцуулахад ямар байна вэ гэдэг мэдээллийг харъя. За Армийн улсад жишээлбэл даатгуулагчаас 2.5%, ажил олгогч нь бол ямар нэгэн шимтгэл төлдөггүй юм байна. За ингээд нийтдээ 2.5% нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бахан. За Бутан улсын хувьд болохоор нийтдээ 10%, Бүгд найрамдах Катар улсын хувьд гэхэд нийтдээ 32.75% нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. За харин Этиоп улсын хувьд болохоор даатгуулагч 7%, ажил олгогч 11%, за нийтдээ 18% нийгмийн даатгалын шимтгэл төлдгөө гэсэн ийм статистик мэдээлэл гарч ирж байна. За энэ дундаас бол бас бага дунд орж байгаа Израиль улсын хувьд жишээлх юм бол ажилтан одоо даатгуулагчаас нийтдээ 139%-ийн шимтгэл авдаг бол за ажил олгогчоос бол 343%, за ингээд нийтдээ 382%-ийн нийгмийн даатгалын шимтгэл авдаг байна. За харин манай улсын хувьд бол ажил олгогчийн хувьд 12.5%, даатгуулагч 11.5%, нийтдээ 24%-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг бол төлж байна. Ажил олгогчийн төлж байгаа энэ 12.5%-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчдын зүгээс бол нэг хэлбэрийн бас татвар шиг болцсон гэдгийг бол хэлдэг, шүмжилдэг. За тэгвэл энэ хүрээнд бол нийгмийн даатгалын ерөнхий хувьд бол өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг дээр саналаа илэрхийлж байна. Ингээд нийтдээ бол 40 гаруй хувийн татварын одоо ийм хэсэгчлсэн бүлгүүдэд хуваасан татварууд бол бид нар дээр ирж байгаа нь аж ахуйн нэгжийн бизнес эрхлэгчид нарт бол нэлээд хүнд тусдаг. Одоо энэ яг хоол, унааны мөнгө те нүүрсний одоо хөнгөлөлт энтергээд энэ одоо хөнгөлтүүдийг шимтгэл төлөлтөөс хасж байгаа. Энэ дээр бол санал нэг байна. Мөн одоо тэр цалингаас гадна одоо шагнал урамшуулгын зардал дээр бас шимтгэл авж байгаа тий. Тэрийг бас уг нь хасаад өчүүл зүгээр байгаа. Яг хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлснөөсөө л нийгмийн даатгал шимтгэл аваад явах юм бол оновчтой байх байдаг гэсэн тийм саналтай байна. Улсын хурлын гишүүн төвшин болон Лодо Цамбаатарын гаргасан за нийгмийн даатгалын ерөнхий хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд яг үзэл санаа нь ямар байгаа юм бэ гэдэг дээр товчхон харах юм бол за ерөнхийдөө энэ дунд бол одоо ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөс түүнтэй адилдах орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэндээ тэнцүү байна гэж байгаа. Нэгсэндээ одоо дээд хэмжээг бол зааж өгч байна. За энэ дунд бас яригдж байгаа нэг зүйл нь болохоор одоо хоол унааны мөнгө ч юм уу за янз бүрийн шагнал урамшууллын мөнгийг бол цалин дээр нь тухайн ажил олгогч олгодог. Гэтэл түүнээс нь бас нийгмийн даатгалын шимтгэл авдаг. Энэ байдлыг халах зүйтэй гэдэг дээр саналаа нэгтгэж байна. Нийгмийн даатгалын хинээс авах вэ? Ямар харилцаанаас авах вэ гэж. Иргэний хуулиар зохицуулж байгаа харилцаанаас бол бид нар нийгмийн даатгалыг албан журмаар авдгаа болиё. Хөдөлмөрийн хуулиар зохицуулж байгаа харилцаанаас бол авъя гэж байгаа. Ингэснээр одоо нөгөө хуваарь бизнес эрхлэгчдийн хувьд одоо орлогоосоо нийгмийн даатгалыг төлдгөө болно гэсэн үг. Ажилтан бол төлдөг шимтгэл дээр дэшээ таацтай. Ажил олгогч бол байхгүй байгаа. Тэгэхээр энэ бол адилхан л байх хэрэгтэй. Таацтай байх хэрэгтэй. Байгууллагаас төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг дээд хэмжээгээр тогтоож өгье. Хөдөлмөрийн хөлсийг 10 дахин нэмэгдүүлсэн, цалин хөлсөөс нь тооцож олгоё. Түүнээс дэш одоо олгож байгаа цалин хөлсөөс байгууллагаас нийгмийн даатгалыг олгодгоо бол яг гэсэн ийм гурван одоо зохицуул дээр нийгмийн даатгалын хууль дээр өөрчлөлт оруулахаар ингэж судалгаа хийгээд одоо хэлцүүлгүүд явж байна. Мөн одоо тухайн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд бол одоо хөлсөөр юм уу эсвэл гэрээгээр төр хугацаанд ажилласан одоо тухайн ажлын хөлснөөс нийгмийн даатгал шимтгэл авдгийг бол болиулъя. Одоо нэгсэндээ хөлмөрийн гэрээнээс бол нийгмийн даатгалын шимтгэл бол тооцож авдаг бай. Харин нэг удаагийн ажил ч юм уу эсвэл одоо төр гэрээгээр хийж байгаа хөлмөрийн одоо альва харилцааг бол нийгмийн даатгалын шимтгэл бол авдгаа болиулъя гэдэг ийм саналыг гаргаж байгаа. За мөн дээрээс нь түрүүн одоо эхэнд дурдсанчлан ажил олгогчоос гаргадаг одоо нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, за эсвэл дээд хязгаарыг нь тогтоож өгөх хэмжлэнгээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг дээр саналаа нэгтгэжээ. Манай нийгмийн даатгалын шимтгэл маань өөрөө нэг татварын шинжтэй болоод байгаа байхгүй. Тэгэхээр одоо хөлсөөр ажиллах гэрээ гэдэг маань угаасаа энэ чинь хөдөлмөрийн харилцаа биш, зөвлөх үйлчлэгээ үзүүлэх харилцаа байгаа. Энэ маань олон улсын стандартаараа ч гэсэн ажил хийж гүйцэтгэж байгаа гэрээний харилцаа байхгүй. Тэгэхээр эндээс нийгмийн даатгалын шимтгэл авна гэдэг нь өөрөө олон улсын стандартыг зөрчсөн энэ буруу жишг яваад байгаа. Энийг бол засах нь зүйтэй.
Энэ мэтээр эдийн засгчид болоод салбарын хувь санаачлагчдын зүгээс бол нийгэм даатгалын ерхий хуульд бол өөрчлөлт оруулах цаг нь нэгэнт ирсэн. За нөхцөл байдал болоод за мөн дээрээс нь ажил олгогчдод бизнес эрхлэгчдийн одоо бас санхүүгийн дарамтыг нь бууруулах үүднээс энэ төрлийн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг дээр ийхүү саналаа нэгтгэж байна.